Хөтөлбөрийн хангар студиэс үргэлжлүүлж байна. Энэ өдрийн онцлог зочинтой нэвтрүүлэгч Ундрал ярилцсана. Сайн бацхан үзэгчтэй хангар төстөө зочны ярилцлага үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тоодохгүй шинэ жил болох гэж байгаа. За үүнтэй холбогдуулаад бид шинэ жилийн хяналт шалгалтын талаар ярилцахаар хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Цэн Зүрэнг өрсөн байна. Танд өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Юуны өмнөөс тун удахгүй шинэ жил, шинэ он гарах гэж байна. Шинэ жилтэй холбоотойгоор маш олон баяр ёслолын үйл ажиллагаанууд болно. Үүн дээр танаа мэргэжлийн хэлтийн ерхий газраас яаж ажиллах вэ? Яаж хяналт шалгалтыг хийх вэ? Манай мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүрийн нийтийг хамсан баяр ёслолын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд бол хэвссэн байгаа. 2019 оны үед мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 0104 тоод урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж сая 2012 оны 19 оны 12 дугаар сарын 3-наас эхлээд усын хэмжээнд бол хийгдэж эхлээд байна. Ерөнхийдөө энэ бидний нэгддэг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар одоо урд жилүүдийн тоо баримтыг харахад дунджаар 3500 гаруй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг бол хамруулсан байт юм аа. За шинэ жилээр бол маш их бэлэг хүмүүст өгдөг, хүүхдүүдэд өгдөг те бэлгэн дээр юу яаж хяналтыг явуулж байгаа байна. Жил болгоноос хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүнийг тухайн бэлгэндээ боосон тийм үйл явдлууд гардаг шүү дээ. Энэ дээр танахаас яаж хяналт шалгалт хийх вэ? Одоо ингээд энэ хяналт шалгалтын хүрээнд ерөнхийдөө худалдаа үйлчилгээний газрууд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулан шалгахтай бэлэг худалдаалж байгаа худалдааны газруудыг бас хамруулан шалгадаг. Үүнд бэлгэн дээр гол анхаарах юм маань одоо тухайн бэлгэнд орсон бүтээгдэхүүний үйлдвэрсэн он сар хугацаа, тухайн бүтээгдэхүүний сав баглаа бодлын бүрэн бүтэн байдал, бүтээгдэхүүн маань шинжилгээний бичиг баталгаажилцтай хэсгийг бас мөн сайн шалгаж харж авч явах хэрэгтэй байдаг. Одоо ер нь сүүлийн үед ингээ эцэгчүүд юм уу бэлэг хэрэглэж байгаа хүмүүсийн харахад ер нь бол давс чихээр одоо тэр нэг төрхөн гэмтэж мод бүтээгдэхүүн багтаа тийм бэлгэний сонголтыг бас хийдэг болсон бас нэг тийм сайшаалтай тал байна. За тухайн бэлгэнд орохгүй хүнсний жигсаалт гэж байдаг уу? Танаас гаргаж өгдөг үү? Эрүүл мэндийн яамны сайдын баталсан бас тушаал байдгийн. Түүний дагуу бас хүүхдэд хэрэглэхийг хориглосон газтай ундаа хийж өссөн ундаа бол чипс одоо төрөн гэмтэж мод хориглосон бүтээгдэхүүнийг ер нь бэлгэнд хийхийг бас хориглодог. За үүн дээр яаж хяналт хийдэг юм бэ? Бас хүнсний дэлгүүрүүдэд маш олон бэлгүүдийг боож багалсан байдаг шүү дээ. Газтай ундаатай бас бэлгэнүүд байдаг. Энэ дээр танахаас яаж хяналт? Тухайн хяналт шалгалтыг тавихтаа одоо тухайн бүтээгдэхүүнийг хаанаас авчна гэд уул мөрөг мөрдөн тогтоох бүртгэлэг бол манай байцаагч нар шалгаж байгаа. Бүтээгдэхүүний манд баталгаажилт, гарал үүсэл, тухайн үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн үйлдвэр шинжилгээнд хамрагдсан байдал гээд цогц шинжилгээ хяналтыг бол хийж ажилладаг. За шинэ жилүүдэд тэмдэглэж байгаа байгууллагуудын хувьд бас ресторанууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь маш нөгөө хоолны чанарын асуудал яригддаг шүү дээ. Жил болгон бас нөгөө хордлого авлаа гэж ярьдаг. Энэ дээр бас ресторануудад шинэ жил тэмдэглэж байгаа байгууллагуудад та бүхний зүгээс ямар хяналт шалгалтыг хийж ажилдаг вэ? Энэ дээр бас хугацаатай хяналт шалгалт байдаг болов уу гэж бодож байна. Тэгээ нийтийг хамарсан одоо энэ баяр ёслол хамт олонны арга хэмжээг зохион байгуулж байгаа нийтийн хоолны газруудад мөн хяналт шалгалтыг тавьж ажиллаж байгаа. Тухайн хоолны газар буюу ресторан, зоогийн газрууд маань бас л тавигдах шаардлага одоо бүрэн хангасан байх ёстой. Тэнд ажиллаж байгаа хүмүүс маань эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсон, мэрэгжлийн тоочтой дотоод хяналтаа бол өөрсдөө маш сайн хэрэгжүүлж ажиллах ёстой. Тэр хэрэгжилж байгаа түүхийн үед бараа бүтээгдэхүүнүүд маань бүгд гарал үүсэл баталгаажилттай бүтээгдэхүүнийг хэрэгжилж авах ёстой. За таны хувьд бол хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч гэж шүү дээ. Тэгэхээр яг одоо нөгөө ууж идэх тал дээр хоолн дээр бас өөр байцаагч нар хяналт шалгалтаа хийдэг. Ер нь манайх бол эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчдыг бас чиглэлээрээ хяналт шалгалтаа хийгээд явдаг. За энэ жил бол бас зарим байгууллагууд бол архи дарсгүй шинэ жилийн тэмдэглэлээс уриалгуудыг гаргаад байгаа. Энэ талаар за энэ уриалгыг бол бид нар бас дэмжиж байна. Хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалаад бас хотуурал хундаа татгалзаж аваад бас бид нар бас дэмжиж байна.
За баярлалаа таны бас бидний ярилцлагын урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Таны ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ ханга артисттэй зочинтойгоо ярилцлаа. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Энэ дэр бол